Хүний харах орон зай, харааны эргэтэн буюу нүд бол ямар ч тохиолдолд нөхөж баршгүй, орлуулах боломжгүй хамгийн чухал эргэтэн юм. Тиймээс хийж буй бүх ажил бүрийнхээ эхнээс дуусах хүртэлх бүх шатанд нүдээ хэрхэн хамгаалах талаар өндөр хариуцлагатай, нухацтай бодох нь чухал юм. Бидний энэ сануулгах зарим зүйлс нь танд хэтэрхий ойлгомжтой, энгийн мэд санагдаж болохч тэдгээрийн ердөө ганц нэгийг үл тоомцорлох, анхаарал сарнихад эргэж буцашгүй ноцтой аюул, насан туршийн хөгжлийн бэрхшээл дагуулж болзошгүйг үргэлж санаарай. Үйлдвэрлэл, барилга болон өдөр тутмын үйл ажиллагаанд нүдний гэмтэл авахд хүргэдэг үндсэн дөрвөн аюултай хүчин зүйл байдаг бөгөөд тэдгээрээс бүгдээс нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээрийн нэг нь гадны жижиг биетүүд нүд гэмтэх, таслах, зүсэх, зүлгэх, цохих ажлын үед металл чулуу болон бусад материалын жижиг хэсгүүд асар өндөр хурдаар шидэгддэг. Эдгээр нь энгийн эсвэл шаардлага хангаагүй хамгаалтын шилийг нэвтрэх, хажуу зайгаар шууд нүд рүү тусах эрсдэлтэй. Тиймээс зөвхөн урд талыг бус хажуугийн ирэмгээс ирэх аюулаас хамгаалах зориулалттай хажуугийн хамгаалалтаа шилийг үргэлж зүүж хэвшээрэй. 2-дугаарт механик аюул. Гар багаж ашиглан өхөнд болон хурц эрмэгтэй биетүүдтэй ажиллах үед санамсаргүй байдлаар нүдээ цохих, мөргөх эрсдэл өндөр байдаг. Орчин тойрны аюул эрсдэл хөдөлгөөнт хэрэгслүүдийг үргэлж анхаарч, тухайн орчин тохирох зориултын хамгаалтын шил болон нүүрний хаалтыг тогтмол зүүх шаардлагатай. 3-дугаарт аюултай бодис ба тоос шороо. Хайлсан металл хүчил шүлттэй химийн бодис, утаа, нарийн тоос шороо зэрэг нь нүдний эвэрлэг болон салст бүрхөвчийг түлээхэд сочрох аюултай. Аюултай бодистой ажиллахдаа битүүнжилэлтэй хамгаалтыг заавал хэрэглэх бөгөөд хамгийн чухал нь бохир гараараа эсвэл ажлын бэлгээрээ нүдээ хизээч бүү үр. 4-дүгээрт цацраг ба гэрлийн аюул. Гагнуурын цахилгаан нуман гэрэл, лазерын тусгал эсвэл өндөр хэмтэй халуун цацрагт нүдээ шууд өртүүлэх нь нүдний торлог бүрхөвчийг богино хугацаанд түлж хараагүй болгох аюултай. Тиймээс зөвхөн тухайн цацрагийн долгион гэрлийн эрчмийг сааруулах шүүлтүртэй тусгай шил болон дуулгыг хэрэглэнэ. Ажил эхлэхийн өмнө дараах 3 алхмыг заавал хэвшүүлээрэй. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ашиглаж буй тоног төхөөрөмж шаардлагатай хамгаалтын хаалт дэлгэцтэй байгаасхийг заавал шалгах. Тохиромжтой хамгаалалт. Тухайн хийх гэж буй ажлын онцлог болон эрсдлийн төвшөнд тусгайлан зориулсан нүд хамгаалах хэрэгслийг сонгон зүүх. Байршил таних. Анхан шатны тусламжийн хайрцаг болон яаралтай үед нүд угаагцыг яг хаана байгааг урдчлан мэдж очих замыг нь чөлөөтөө байлгах. Ажлын байран дээр гардаг ослын ихэнх судалгаанаас харахад хүмүүс хийж буй ажлаа хит ойроос тод харах гэж эсвэл шил хөлөрсөн үед хамгаалтын шилээ дээш нь сөхөх агшинд нүдээ гэмтээдэг. Хизээч ингэж болохгүй. Хамгаалтын хэрэгслийг ажил эхлэхээс дуусах хүртэлх бүхий л туршид тасралтгүй бүрэн зүүх хэрэгтэй. Ажлын төрлөөс хамаарч тохирох хамгаалтыг сонгох нь химийн бодис, нүдийг шингэний үсрэлт уураас бүрэн хамгаалах маск, дээрээс нь нүүрний хаалттай хослуулан хэрэглэнэ. Механик болон цохилтын аюул. Зориултын цохилтод төсвөртэй шил эсвэл хажуугийн хамгаалалттай шил, шаардлагатай бол нүүрний хамгаалалт хэрэглэнэ. Оптик цацраг ба гагнуур. Гэрлийн эрчим болон цацраг шүүх тусгай шил эсвэл зориултын гагнуурын дуурлага хэрэглэнэ. Тоос шороо. Нүдийг агаар ба тоос шорооноос бүрэн битүүмжилж хамгаалах нүдний маск хэрэглэнэ. Нүд гэмтсэн эсвэл бодис орсон үед яаралтай авах арга хэмжээ. Нүдийг ямар ч тохиолдолд бүүр, гартаа байгаа бохирдол болон нүдэнд орсон жижиг хэсгээр нүдний эвэрлэг бүрхөвчийг зурхаас сэргээл. Линз тайлах. Химийн бодис үсэрсэн үед контакт линз зүүсэн бол линз нь химийн бодисыг шингээж нүдийг улам түлдэг тул нэн даруй тайлж авах. Бие даан гаргах гэж бүү оролт. Нүдэнд ямар нэгэн зүйл орсон эсвэл гүн орсон бол өөрөө гаргах гэж хизээж бүүхэнд. Энэ гэмтлийг улам хүндрүүлнэ. Шууд буюу тасралтгүй угаа. Яаралтай арга хэмжээ авч цэвэр усаар эсвэл нүд угаах зориултын шингэнээр нүдээ шууд болон аль болох удаан хугацаанд хамгийн багадаа 15 минут тасралтгүй угааж мэргэжлийн эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.